Сайн байцгаана уу? Зоолаар YouTube сувагт тавтай морилцгаана уу? Ингээд өнөөдрийн дугаараар тоон 6 хамгийн гол бөгөөд нууцлаг тоо болох амьдралын замын тооны тухай ярилцах болно. Энэ бол таны сүнсний зорилго, төрөлхийн авиас чадвар, суралцах учиртай хичээл, гүн, дотоод эрэл, бяцлаглалын чиглэл, мөн кармын үүргийг илэрхийлдэг хүч хэрхэг төлхөр юм. Хэрэв та энэ тог бодож сурвал өөрийгөө илүү гүн ойлгож, таны амьдралд зарим зүйлс яагаад байнга давтагддаг, зарим зүйлс танд яагаад илүү хялбар, харин зарим зүйлс яагаад илүү хүнд байдгийг ойлгоход туслах юм. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ амьдралын замын тоог хэрхэн бодох тухай болон мөн 1-9 түнчлэн мастер тоо болох 11, 22, 33 тоо тус бүрийн утга учир, сүнслэг зорилго, сурах хичээл, авиас, за түүнд тохирсон бяцлаглалын чиглэл болон кармантай холбоотой сонирхолтой сэдвүүдийг тайлбарлах болно. Ингээд та дотогшоогоо анхаарлаа хандуулад өөрийнхөө жинхэнэ замыг сонсоход бэлэн үү? За амьдралын замын тоо бол таны төрсөн он сар өдрийн бүх тоог нэгтгэж нэг оронтой тоо болтол нэмж гаргасан тоо гэлдэг. Жишээ нь 1990 оны 8 сарын 3 гэсэн тоог нэмж үзье. 1, 9, 9, тэг 8, 3 гэсэн тоонуудыг хооронд нь цифруудыг нэмэхээр 30 гэсэн тоо гарч ирж байна. За 2 оронтой тоо гарсан бол тэрхүү 2 цифрыг хооронд нэмнэ 3 тэг гэсэн тоог хооронд нэмээд 3 гэсэн тоо гарч ирж байна. Тэгэхээр энэ хүний хувьд бол амьдралын замын тоо нь бол 3 гэсэн тоо гарч ирж байна. Харин 1990 оны 8 сарын 2 гэсэн огноотой төрсэн хүний хувьд бол 199 тэг 8 2 гэдэг тоонуудыг нэмэхэд 29 гэсэн тоо бүтэж байгаа. 29 гэсэн тоог хооронд нэмэхэд 29 гэд нэмэхэд 11 гэсэн тоо үүсэж байгаа. За 11, 22, 33 гэсэн тоонууд мастер тоо гэж үздэг учраас хооронд нэмж нэг оронтой тоо бүтээхгүйгээр тусдаа тайлбаруудтай байгаа шүү. Ингээд та өөрийнхөө амьдралын замын тоогоо олсон бол YouTube-ийн бичлэгийн тайлбар хэсгээс гүйлгээд өөрийнхөө тоонд хамаарах тайлбарыг хүлээн авч сонсоорой. Амьдралын замын тоо 1 манлайлагчийн замыг сонгосон хүмүүс байна. Та энэ дүрэлтөө эрэхтэй удирдагч болох сүнсний зорилготой иржээ. Таних бол эхлэл, шийдвэр, манлайллын энерги. Та бол бусдаар биш, өөрийнхөөрөө замаа тавьдаг хүн. Хүнд нөхцөлдөж би чадна гэж урагшилж чаддаг тийм хүч танд өгсөн. Таны авиас бол бие даасан байдал, зориг, өөрийгөө илэрхийлэх чадвар. Та бол санаачлагч бөгөөд олон хүний мөрөөдлийг эхлүүлж бодит болгодог энергитэй билээ. Гэхдээ таны сурах ёстой зүйл бол бусдаас тусламж авч сурах явдал юм. Өөрөө бүгдийг хийж чадах боловч бусдаас тусламж авах, баг бүртгүүлэх, бусдад итгэх чадварыг хөгжүүлэх нь таны сүнсний даалгавар. Сүнслэг хөгжлийн хувьд та өөрийн дотоод дуу хоолойгоо сонсох, үнэнч байхын утгыг ойлгох хэрэгтэй. Бясалгал хийхээ хавцдаа би бол амьдралынхаа удирдагч гэдэг аффирмейшнийг өөртөө хэлэх, 3 дахь нүд болон наран сүлжээ хүртээ идэвхжүүлэхэд зохимжтой. Карманы хувьд та өмнөх төрөлдөө бусдын доор орж хэд захирагдаж байсан бол энэ амьдралдаа та өөрийн замыг өөрөө сонгох үүрэгтэй иржээ. Иймд айдсаар биш, зоригтойгоор амьдрах хэрэгтэй. Амьдралын замын тоо 2 энэрэнгүй эв нэгдлийн зам. Таны сүнс энэ төрөлд эв нэгдэл, хайр, харилцаа гэдэг гэгээн ойлголтыг сурахаар иржээ. Та бол багийн хүн, бусдын мэдрэмжийг нарийн сонсож чаддаг маш гүн эмпати чанартай хүн билээ. Танд өгөгдсөн авиас бол дотоод тэнцвэр, зөөлөн байдал, найрамдлыг авчирдаг энерги юм. Та хүмүүсийг хооронд нь холбож өгдөг итгэлцлийн гүүрэн болдог. Гэхдээ сэтгэл хөдлөл хит зөөлөн учраас заримдаа өөрийгөө золиослох, өөрийн хүсэл хэл хязгаараа мартах гээд байдаг. Тиймээс энэ амьдралдаа та өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Сүнслэг хөгжлийн хувьд та зүрхэн чакрагаа нээх, уучлах энергийг амьдралдаа суулгах хэрэгтэй. Бясалгал хийх явцдаа би өөрийгөө болон бусдыг уучлж, энэрэнгүй сэтгэлээр харж байна гэдэг аффирмейшнийг хэлж төвлөрөх хэрэгтэй байна. Кармагийн хувьд урд нь та хитэг хүчирхийлэлтэй хатуу шийдвэр гаргагч байсан байж болно.
Энэ төрөлдөө хайр, зөөлөн харилцаагаар дамжуулан сүнсээ тэнцвэржүүлэхээр ирсэн байна. Амьдралын замын тоо 3. Илэрхийлэл бүтээлийн зам. Таны амьдрал бол урлаг, сэтгэл хөдлөл, гэрэл гээхээр дүүрэн байх ёстой. Та өөрийн дотоод ертөнц мэдрэмжээ бүтээлжээр илэрхийлэх үедээ л хамгийн ихээр гялалцдаг. Таны өгөгдсөн чадвар бол ярих, бичих, урлах, урам зориг өгөх энерги юм. Та бусдын сэтгэлд баяр баясгал өгөх, гэрэлгээ түгээхэд байглаас заяагцсан. Таны даалгавар бол мэдрэмжээ тэнцвэртэй илэрхийлэх. Заримдаа та хит их сэтгэл хөдлөлтөй болж тогтворгүй байдал руу орж болзошгүй. Тиймээс анхаарлаа төвлөрүүлэх, дотоод тэнцвэрээ хадгалах нь чухал. Сүнслэг хөгжлийн хувьд та өөрийн дотоод хүүхдээ эрх чөлөөтэй айдасгүйгээр илэрхийлж сурах хэрэгтэй. Бясалгал хийхдээ бүтээлч дүрслэл ашиглан өөрийгөө илэрхийлж буй дүр зургуудыг төсөөлснөөр бясалгах нь илүү тохиромжтой. Карманы хувьд та урд нь өөрийгөө хязгаарлаж, дуугүй, хаалттай амьдарч байсан бол энэ төрөлдөө дуутай гэрэл болж ирсэн гэдгээ санах хэрэгтэй. Тиймээс өөрийгөө нээхээс бүү байгаарай. Амьдралын замын тоо 4. Тогтвортой бүтээлийн зам. Таны сүнс энэ амьдралдаа бүтээгч, зохион байгуулалт сайтай хүн болохоор иржээ. Та бол суурийн тавигч, үндэсийн батжуулагч хүн. Хүмүүсийн мөрөөдлийг газар дээр буулгаж, бодитоор бүтээж чаддаг практик сэтгэлгээтэй. Танд өгөгдсөн чадвар бол төвчээр, нарийн төлөвлөлт, үнэнч хандлага. Та ямар ч зүйл системтэй, хариуцлагатай ханддаг бөгөөд энэ нь таны амьдралд бат бөх суурь тавьж өгдөг. Гэхдээ та заримдаа хит хатуу, хязгаарлагдмал сэтгэлгээнд орж байх боломжтой. Таны сүнсний даалгавар бол уян хатан байдлыг хөгжүүлэх явдал юм. Хаяаж болов амьдралд зүгээр л урсгалаараа итгэж сурах нь чухал билээ. Сүнслэг хөгжлийн хувьд та газардуулах, үндэслэх энергийг агуулдаг, байгальд ойр байх бясалгалын төрлүүдийг сонгох нь илүү тохиромжтой. Бясалгалаа хийх явцдаа би амьдралынхаа үндсийг бат бөх босгож байна гэх аффирмашныг хэлвэл илүү тохиромжтой. Карманы хувьд та урд төрөлдөө хит тогтворгүй эсвэл дүрм зөрчсөн байж магадгүй. Иймд та энэ амьдралдаа хариуцлага, үнэнч чанар, тогтвортой байдлыг сурахаар иржээ. Амьдралын замын тоо 5. Эрх чөлөө адал явдлын зам. Таны амьдрал бол өөрчлөлт, уян хатан байдал, эрх чөлөөний зам юм. Та байнга шин зүйлийг сонирхож, адал явдлыг эрэлхийлдэг. Үргэлж хөдөлгөөнд байх нь таны сүнсний чанар. Танд өгөгдсөн чадвар бол дасан зохицох чадвар, харилцааны мэдрэмж, мөн сониуч байдал юм. Та янз бүрийн хүмүүс орчинд хурдан дасан зохицдог. Таны сурах зүйл бол дотоод хариуцлагыг бий болгох. Эрх чөлөөгөө буруугаар ашиглах нь замаасаа төөрөхөд хүргэж болзошгүй. Та эрх чөлөө болон эмх журам хоёрын заагийг олж сурах ёстой. Сүнслэг хөгжлийн хувьд та амьдралын хичээлүүдийг туршлагаар дамжуулан ойлгодог. Тиймээс танд аялах, шинэ хүмүүстэй уулзах нь сүнсний өсөлтөнд сайнаар нөлөөлнө. Бясалгалын хавцдаа би өөрчлөлт дунд төвөө хадгалж чадна гэсэн аффирмашны хэлэх байдлаар төвлөрөх боломжтой. Карманы хувьд та урд төрөлдөө эрх чөлөөгөө алдсан эсвэл хит хязгаарлагдмал орчинд байсан байж мэднэ. Иймд та одоо орон зай, сонголт, адал явдлыг эрхэмлэн амьдрах хэрэгтэй. Тийн замын тоо 6. Гэр бүлдээ үйлчлэх зам. Таны сүнс энэ амьдралдаа хайр, халамж, бусдад үйлчлэх замыг сонгон иржээ. Та бол гэр бүлийн хүн, харилцааг эмчилдэг, сэтгэл зүрхнээсээ хүмүүст тус болдог нэрхтэй. Танд заяагцсан авяас бол хариуцлага, бусдыг асрах, гоо зүг мэдрэх мэдрэмж юм. Та нийгэм, хамт олонны сайн сайхны төлөө байнга санаа тавьдаг. Гэхдээ заримдаа өөрийгөө золиослох, бүх ачааг өөр дөрөө үргэх гээд байдаг. Та өөрийгөө хамгаалж сурах, бусдын асуудлыг өөрийн мэд хит хүрэхгүй байх ухааныг хөгжүүлэх хэрэгтэй. Сүнслэг хөгжлийн хувьд зүрхэн чакратай нээлттэй байж, өөртөө ч мөн ижил халамжийг үзүүлэх нь чухал. Бясалгал хийх явцдаа би бусдад өгч, бас хүлээн авах тэнцвэрийг хадгалж байна гэх аффирмашныг хэлэх байдлаар
бясалгах боломжтой. Карманы хувьд та урд төрөлдөө хариуцлагаас зүхтаасан байж мэднэ. Тиймээс та энэ амьдралдаа хариуцлага хүлээж хайр энергийг зөвөр хэрэгжүүлэх сорилттой учирсан бололтой. Амьдралын замын доод дотоод танин мэдхийн зам. Та энэ амьдралдаа гүн ухаан, судалгаа, дотоод сүнслэг нээлтүүдийг хийж үнний эрэлт гарахаар ирсэн хүн болтой. Та гүн бодолтой, өөрийн ертөнцөд төвлөрсөн шинжлэгч сэтгэлгээтэй. Танд өгөгдсөн чадвар бол гүн шинжлэл, оюун ухаан, гүн мэдрэмж. Та гаднаа чимээгүй мэт боловч дотроо үргэлж асуулт асууж утга учирыг эргэлхийлдэг. Гэхдээ та хэтэрхий дотогшоо байж ганцаараа л давтдаг. Таны сүнсний даалгавар бол дотоод ертөнцөө нээлттэй байлгаж бусадтай итгэлцэж сурах явдал юм. Сүнслэг хөгжлийн хувьд танд гүн бясалгал тохиромжтой. Бясалгах явцдаа би дотоод үнэнтэйгээ холбогдож байна гэх аффирмашнийг хийлэх болон 3 дахь нүд, мэлмийн хүрд болон титэм хүрдэн дээрээ төвлөрөн бясалгалвал илүү тохиромжтой. Карманы хувьд та урд төрөлдөө гадны гоо үзэмж, материаллык зүйлийн үн цэнийг илүүхөө үзэлдсэн байж магадгүй. Иймд энэ төрөлдөө сүнсний үнэн дотоод хөгжлийг эрхэмлэх учиртай байжээ. Амьдралын замын доо 8. Эрх мэдэл, эд баялаг, үр нөлөөний зам. Таны зам бол удирдан чиглүүлэх, амьдралд бодит нөлөө үзүүлэх зам юм. Та бол бодлоготой, зорилгод чиглэсэн амжилт руу тэмүүлэгч хүн. Санхүү, бизнес, зохион байгуулахад төрөлхийн авьяастай. Танд өгөгдсөн авьяас бол манлайлах, хөрөнгө босгох, бүтэц зохион байгуулах мэдрэмж юм. Та альваг томоор харж системтэй ханддаг. Таны даалгавар бол хүчээ зөв ашиглах. Эрх мэдэл, эд баялагийг зөв замаар, шударга зарчмаар олж сурах нь таны сүнсний хичээл. Сүнслэг хөгжлийн хувьд та материаллык болон сүнслэг ертөнцийн тэнцвэрийг ойлгож, мөнгөөр дамжуулан бас хүмүүст тусалж болохыг сурах ёстой. Бясалгах явцдаа би сүнслэг хүчээ бодит ертөнцид хэрэгжүүлж чадна гэх аффирмашнийг хэлэн төвлөрөх боломжтой. Карманы хувьд та урд төрөлдөө өөрийн хүчээ буруугаар ашигласан байж мэднэ. Иймд та энэ амьдралдаа ёс зүй хариуцлагыг эрхэмлэх учиртай. Амьдралын замын тоо 9. Бүхнийг тэврэх хайр, уучлалын зам. Таны сүнс бүхнийг тэврэн уучлах, нэгүүлсгүй замаар явахаар иржээ. Та бусдын төлөө сэтгэл гаргаж чаддаг, хайр инэрлийг бусдад түгээхээр ирсэн хүн. Танд өгөгдсөн чадвар бол урлаг, сэтгэл зүрэх, энэрх сэтгэл. Та бусдад итгэл найдвар өгч гэрэл гэгээг түгээж чаддаг. Гэхдээ таны сорил бол хит их уучлж өөрийгөө мартах явдал юм. Та хайрлагын хажуугаар өөрийн үнцнийг хадгалж сурах ёстой. Сүнслэг хөгжлийн хувьд бясалгах явцдаа би бүгдийг хайрлан, тэр хэмжээгээр би өөрийгөө ч хайрлаж байна гэдэг аффирмашнийг хэлэх замаар хайр болон уучлалаар сэтгэлээ цэвэрлэх чухал юм. Карманы хувьд та урд төрөлдөө бусдыг ихээр шүүмжилдэг, зүрхэн чакраны хувьд хаалттай байсан байж магадгүй. Иймд та энэ төрөлдөө хайр, өршөөлийг бусдад түгэн сүнсээ гэрэлтүүлэх үүрэгтэй иржээ. Амьдралын замын мастер тоо 11. Сүнсний гэрэл түгээх зам. Та бол гэрэл дамжуулагч сүнсний ухаатны нэг юм. Энэ тоо бол өндөр жижигхийлэлтэй, сорилт ихтэйч, гүн гэгээрэл авчирдаг зам юм. Та хүмүүсийг сүнслэг зам руу урайлан дуудах, урам өгөх үүрэгтэй. Танд өгөгдсөн авьяас бол уран яриа, гүн мэдрэмж, сүнслэг ухаан билээ. Гэвч та хит мэдрэг, мэдрэмтгий чанараа хамгаалж сурах хэрэгтэй. Сүнслэг бясалгал хийх явцдаа би бусдад гэрлийг дамжуулж хүмүүст гэрэлгийгээ түгээж байна гэх аффирмашнийг хэлэн төвлөрөх боломжтой. 7 дахь чакра буюу титэм чакра нээлттэй байлгаснаар та илүү сүнслэг хөгжилд хүрэх боломжтой. Карманы хувьд та урд насандаа сүнслэг хүчээ ашиглаагүй бол энэ насандаа одоо түүнийгээ дахин сэргээж зөв замаар ашиглах үүрэгтэй ирсэн билээ. Амьдралын замын мастер тоо 22. Гэрлийн бүтээн байгуулалтын зам. Та бол мастер бүтээгч,
Сүнслэг ухааныг бодит амьдралд хэрэгжүүлж чаддаг маш ховор хүмүүсийн нэг юм. Та том өрөөдлийг газар дээр буулгах чадвартай. Таны авиас бол систем бүтээх, нийгмийг хөтлөх, томоохон байгууллагын удирдагч хийх боломжтой. Гэвч энэ тоог бүрэн хэрэгжүүлэхэд өөртөө ихээр итгэх, томоохон сорилтуудыг давах хүч чадал танд хэрэгтэй. Бясалгал хийх явцдаа би гэрлийн төлөвлөгөөг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх бүрэн чадвартай нэг юм хэмээх аффирмашныг өөртөө хэлэх байдлаар сүнсээ хөгжүүлэх боломжтой. Мөн их дэлхийтэйгээ холбогдох үндэс чакрагаа идэвхжүүлвэл илүү тохиромжтой. Карманы хувьд та өмнөх төрөлдөө өөрийн сүнслэг мэдлэгээ ашиглаагүй өнгөрөөсөн бололтой. Иймд та энэ төрөлдөө бусдын төлөө маш том өөрчлөлтийг хийх даалгавартай ирсэн байна. Гэгэрлийн замын мастер тоо 33. Гэгэрлийн зам сүнслэг багшийн зам. Та бол хайр, эдгэрэл, гэрлийг бусдад түгээхээр төрсөн сүнслэг багш юм. Таны үүрэг бол зөвхөн өөрийгөө төдийгүй бүхнийг гэрэлтүүлэх маш ховор бөгөөд эрхэм зам юм. Таны авиас бол гүн эмпати чанартайгаар хүмүүст итгэл, урам өгөх, сэтгэлийн эдгэх, мөн урлагаар дамжуулан гэрэл түгээх чадвар юм. Хүмүүс таны хажууд байхад л сэтгэл нь тайвширдаг, учир нь та сүнслэг хэмжилгээ хийдэг хүн билээ. Гэвч энэ зам хүнд өөрийгөө хэд золиослох, хэд их ачааг үүрэх эрсдлийг бий болгодог. Тиймээс хэл хязгаараа тогтоож сурах нь таны хамгийн чухал хичээл юм. Бясалгал хийх явцдаа зүрхэн чакра дээрээ төвлөрөн би хайр, уучлал, гэрлээр дамжуулан бусдыг эдгэж байна гэдэг аффирмашныг хийх боломжтой. Өөрийгөө хайрлах нь таны гэрлийг илүү их болгож бусдад тусах боломжийг нээж өгдөг. Карманы хувьд та өмнөх амьдралдаа дотоод гэрлээ нууж хайргүйгээр амьдарсан байж магадгүй. Иймд та энэ төрөлдөө бусдад хайр, гэрлийг харамгүй түгээн сүнслэг багшийн үүргийг гүйцэтгэхээр ирсэн байна. Та бүхэндээ зориулан бэлтгэсэн амьдралын замын тооны тухай мэдээллийг хүргээд дуусгаж байна. Хэрвээ танд миний хүргэсэн бичлэг таалагдсан бол лайк дараад өөрийн сэтгэлдээ комментээр бичгээ бити мартаарай. Дараагийн дугаараар эргэн уулзъя. Баяртай.